сайн байцгаана өрх үзэгчтэй. Сар шиндээ сайхан шилжцгэж байна уу. 17 дугаар жарны хөгжин онин жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярын мэндийг үзэг шалан таа бүхэндээ хан хэнтийн нутаг бүр тодруулах юм бол их эзэн баг Чингис хаан маань их Монгол улсаа байгуулсан хорхног жабуурын хөндийгөөс үзүүлж байна. Хэнтийн аймгийн Бэндэр сум онон мөрний хөвөнөөс үзэгч таа бүхэндээ Хэнтийн нутгийн адуучин залуучууд сар шинийн мэндийг айлтхан хонин жилийн хиймрийг асаахаар үргэлжсэн иржээ. Хэнтийн аймгийн сумсумаас шалгарсан шилдэг нэг адуучин 22 адуучин энэ өдрийн адуучин тэмцээнд үзэгч таны хиймэр дундаагасан эрийн хав эдрийн жахваа хуулан өрсөлдөнө. За юуны өмнө телевиз үзэгчдээ энэ одоо гарч байгаа хонин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе. Тэгэхээр хан хэнтийчүүд бид бүхэн Монгол улсын ерөнхийлөгчийнхөө одоо уриалсан Мартай Монгол аяныг талархан дэмжиж үндэсний олон нийтийн телевизтэйгээ хамтран энэ аяныг хөдөө орон нутагт өрнүүлж энэ сар шинийн баярыг хэнтийчүүд нийтээрээ мартайгоо шинэлэх энэ одоо хөдөлгөөнийг дэмжин ингэж оролцож байгаа. За хан хэнтийчүүд бидний хувьд энэ одоо өнгөрөн улирнуудсан морин жилд амжилт бүтээл дүүрэн одоо он болж үлдсэн. За хан хэнтийн нутгийн хувьд бол энэ өнгөрсөн ондоо бид мал сургийн тоо маань 3.3 сая тоо толгой төрж түүхэндээ анх удаа 3 сая давсан мал тоололж за мөн одоо газар тариаландаа өндөр амжилт гаргаж мөн барилга их бүтээн байгуулалтын ажилд нийт одоо 62.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж энэ одоо шинэ хонин жилийнх сар шинийн баярыг өгтөж байгаадаа баяртай байна. Ингээд Монголын нийт ард түмэндээ хан хэнтийн нутгийнхаа нийт иргэдийг төлөөлөн хонин жилдээ бүгдээрээ эрүүл их аз жаргалтай амжилт бүтээл дүүрэн байхын өрсөлдөөн өрөөлийг өргөн төвшүүлье. Ирээд оршуултгаа. Хан хэнтийчүүд Мартай Монгол аянаа хамгийн дөрөв уух айлан дэмжиж онон мөрнийхөө хөөнд дэлгэн болдгонд тойрон бэндэрчүүд жагсан билээ. Тэгвэл маргааш нь сар шинийн баяраар үзэгч олонтойгоо адуучдын хан ид тавыг хайхуулан хэнтийн нутгийн сум сумын адууч төрүүлсэн иржээ. Ялангуяа Хэнтийн Бэндэр Батнаруу ер нь одоо Хэнтийн нутгийн ортор цунулсан усан ургуулсан үе үеийн домогч урагчдын тухай манай өрмийн орхойднууд адуучид малчид бүгдээрээ мэднэ. Хэнтийн аймгийн хаан Мартай Монгол аяны адуучин тэмцээнийг аймгийн засаг дарга Юнбаатар албан ёсоор нээж сар шинээрэн аймгаараа Мартайгон явж шинэлэх хийг уриаллаа. За сумдынхан үсгийн дараалалаар адуучид орж байна. Батнаруу сумын адуучин Баямөнхийн сонин баяр шүүрлээ. За сонин баярын нилээн тонгойж байгаа уурганы үзүүр дээрээс хувь уурганы цээж хоёрын залгаа дээрээс л одоо хувь гогдож авсан юм байна. Дараагийн адуучин бол Хэнтийн аймгийн Баян сумын адуучин Амар Барсын Оюунбаатар. За Оюунбаатар тэндээс сайхан гал зээрд мөртөө сайхан хөдөлгөөндөө зээрд мөр шаачуудаш болохгүй хаа. За өнгөрдгийн даваан дээр уурганы хувийн дээрээс гогдож авчээ. Сум сумын нэг шилдэг адуучин ирсэн. За Бэндэр сумын адуучин Бацрхийн Батсангил. За Бэндэр сумандаа хийж байгаа учраас Бэндэр сумаас бол одоо дагуурээс нэг адуучин орсон Бацрхийн Батсангил. За хөрмөртөө хөдөлсөн. За шүүрээд авлаа. Уурганы нилээн урд зүрээс шүүрлээ. Одоо ширүүн харж байгаа тавхан. За дараагийн адуучин мөн Бэндэр сумын адуучин Наран Мэждийн Батэр эдэн гарч ирж байна. За Батэр эдэн төлөөд эндээс. За энэ Батэр эдэн бол одоо дүүрэн сайхан голоосон шүүрч явлаа. За яг онон мөрний хөвөн дээр онон хурхын одоо боон гэж ярьдаг. За дараагийн адуучин Байгалмаагийн Ариун бол Бэндэр сумын адуучин. Заалаг мөртөө гарч иржээ Ариун бол. За сайхан да. За гоёо. За Ариун бол сайхан шүүрлээдээ тун чурдтай явсан, алаг мөрт сайхан явсан, Ариун бол зоригтой тонгойсон. Энэ л бараг буугчгүй гэмээр л тонгойж байна. Усгийн дараалалаа явж учраас одоо Борон дөр сумынхан
Аврандр сумын дуучин Шаруу жамсын Эрдэнэ баяр. За жижигхэн хэрмэртэй тэндээ сөдлөө. За дөрөн шүрлээ. Ер нь өнгөрөө өвчих нүү хил дээр тонгож явах шиг өсөн тун хордон авлаа Эрдэнэ баяр. За галшир сум ордны үлгий галшир сумын дуучин Эренчиндэржийн Эрдэнэт. За төлөө Эрдэнэт. За тун сайхан 50 байгаа маа да. За шүрээд авсаа хэвтэсөө. Тун төвгүй сайхан аваад энэ дилээ Эрдэнэт бол. Дархан сумын дуучин аюушийн даваа царин. Хинтээ аймгийн урд үзүүрийн сумдын нэг дархан сум бол. Оржигны гол сумдын нэг. За даваа царин тун төвгүй сайхан шүрлээ. Хангурмар чугамсаг сайхан явж өглөө. За дүүрэн сайхан хараатай сайхан атгсан байна өө. Даваа царин. Хинтээ аймгийн жаргал цаан сумын дуучин Бямсрынгийн Эрдэнэ болд. За Эрдэнэ боллоо. За холлоо байна да. Аваад эндийчээ. За их холоос. Энэ морин зайлсан. Тэгээд их сайхан авлаа Эрдэнэ болд. Их одоо зүтгэл гаргаж авлаа. Морин сумын дуучин Оюун Эрдэнэ Амгалан Баатар. За мордын суран хэрэгэл хазаарын чимэглэл одоо хэдийгээр одоо суран хазаар байгаа чинь түүнийг гоё сайхан хийдсэн байгаа. Тэр бол одоо аргагүй энэ нутгийн залуучууд адуугаа үнэхээр хэдэлдгийг харуулж байгаамаа. Оюун Эрдэнэ Амгалан Баатар сайхан шүрлээ мөрөнгийн. За дараагийн дуучин бол Нориудын сумын дуучин Баасан доржийн Батгэрэл. За мөрөө оролгоод ширүүхэн зоригтойхон өтгөндөө энэ Батгэрэл. Заавлаа да. За одоо сайхан шүрлээ Батгэрэл. Оройгойдаа л эсчтэйхэн. Тэгээд тэндээ бол хурдтай ингэж одоо харгүйхээр явж явахт нь шүрнэ гэдэг бол одоо залуу хүний овсгоо самбаа харуулж байгаа юм. Өмнө дөр сумын дуучин Дэлгэрийн анхуу. Яаганхүү. За бас л хурдтай сайхан удаа богинохон сайхан дөрөвтэй. Яа тэр. Тун дөггүй сайхан диж байна. За Хинтээ аймгаас Монгол улсын шилдэг аварга дуучин шалгаруулах тэмцээний 2 жил дараадангийн аварга төрсөн. Нодон одоо Алтан шагаа энэ жил одоо Бат Эрдэнэ хоёр төрсөн. Тэгээд одоо 2 аваргыг аваад одоо за тэр Алтан шагаа аваргалаа дунгааж байна. 2 аваргыг аваад одоо ургууллаа. Мөн Ахмад дуучинд бас одоо зөвж ургууллаа. За энэ Бат Эрдэнэд адуу шахаж шиг байна. Ингээ 2 жил дараалан одоо 2 дууч. Энэ одоо 14 оны аварга дуучин Бат Эрдэнэ. Дуучин тэмцээний мөртөө шургуулж уруулах тэмцээн Батнарын сонин баяр дээр одоо ирж байна. За сонин баяр буруу талаас нь хээр халзаа одоо аваад өгдөөс дорн суудалтаа аваад үлдэрж байна. За Хинтийн нутгийн урагчдын эд хавыг нэгэнд ор одоо Хинтийн нут сум сумынхын шилдэг урагчдыг харах одоо боломжийг шиний нэгэнд одоо бид хөндлөж байна. За Баян Адаргын Оюун Эрдэнэ Нямбадам. За даваад үлдлээ дээ. За энэ толгой дараалан дэрдэс эхний 3 4 дуучин 2 аврагтайгаа нийлээд бүгд л аваад үлдэж байна. За Хинтийн залуучуудын хувьд бол одоо өдөр өхөн одоо хоорондоо ноцоотой за тэгээд одоо энэ сөргийнхээ бэлчээд ур чадвараа сайжруулж шургаа одоо мөр шургуулж уруулах тэмцээн хийдэг. За Бэндэр сумын дуучин Баяр Батсангэл. За хараад дууч уургалсан даалгадаг. За мөр харин сууж өгөхгүй байх юм аа буурал мөр өрдөөсөө сууж өгөхгүй. Өнөөс сайхан уургалсан сайхан одоо амжуул татсан. За тэр зөв талаа буруу тийшээ л ургалчлаа. Буурал мөр сууж өгөхгүй байна. За наран мэжтийн Бат Эрдэнэ Бэндрийн за сагаа дууруулаад өссөн. За дээр бас суух гэдэг нь морьтой ширээд өнөө ягаад сууж гулгууж амжихгүй гулгуулаад за суусаа Эрдэнэ. За зөв гоё уургалсан тэр. Яг ингэж жахал зураар таардаг. Бат Эрдэнэ сайхан уургаллаа. Мөр сууж өгөхгүй жоох удаачлаа.
Дараагийн адуучин Байгальмаагийн ариун бол Биндрийн. Дөрвийн налаг мөртөөгөө шүүрсэн. За цөөх адууч мөн чирчтэй гоё хорж ирлээ. За урагчжээ. Тэсаа судтаа гараад ирсэн. Хээр адуу. За тэгээд морь хөндлөлтөд явгууд нь өөрөө буугаад явган чиргүүлээд л тийшээ явж өглөө. За овсгоотой байна. За эргүүлчихжээ. За Байгальмаагийн ариун болдыг ургуулсныг дахин харъя. За ингээд харилцаад бол татаа гаргаад гэсэн онцондоо морин дээрээс хуул uuсан. Тэнгүүдээ хөл алдсгүйгээр буугаад чирэгдээд ингээд явчих байна. За энэ үл эрдэргөө. За галшрын эрен чиндэржийн Эрдэнэт. За хангар дуургасан. За одоо хүлээлгүйгээр л за сайхан гудтлаа. Төсөөл яг л номоор нь за тэр ингээд хувь тасрах байсан ч гэсэн амжид татах юм бол одоо дараа нь тасарч байна шүү дээ. Адуу унсны дараа. Энэ дундуур нь адуу ороод тасалсан юм байна хувийг. За энэ дадлын гамболдын цэрэн юм ургална одоо. За хамгийн залуу урагч нь. За тэр нь маань яхам гоёхон татлаа за тэр нэмэр нь хоёр дахь нэмдэгтээ эхнийхээ нэг алдагдсан. Хоёр дахь нь ургалсан байна. Харамсалтай нь оноо тооцохдохгүй юм байна. За тэгээ энэ дул гоё унгасаа. Даач харамсалтай нь оноо өгдөхгүй байна. Тэгээ дэлгэр хооны дашчамдгийн инк төр. Самт гоё доохо. Гоёхон ургалаа инк төр. Дэлгэр хооны инк төр. За ингээд зөв ургалахаар бол ингээд яг зөв тасаж ургалахаар бол яг гоё шахал зуураар таардаг. За жаргал тааны Эрдэнэ болд. Гарч ирсэн байна. За хонгордог ганцхан хонгордог орсон дорн цугтаад итлээ. За жаргал тааны колдын ургалсныг харъя. За гоё ургалсан юм байна өө. За мөрөн сумын адуучин Оюун Эрдэнэ Амгалан Баатар. За эдлэлээр өсөлдөж байгаа залуучууд, сумын шилдэг залуучууд. За суглаад авлаа. За өмнөдрийн дэлгэрийн анхуу. За тогтоогод авсан да. Анхуу сайхан ургаллаа. За тэгээд Алтан шагаа Батэрдэнэгээд улсын шилдэг уурагчд бол энэ залуучуудтай өрсөлдөж байж л да. Гарч ирсэн гэхээр одоо Хинтээ нутгийн уурагчдын ур чадвар үнэхээр өндөр түвшинд очиж харагдж байна. Эрдэнэ сумын Батэрдэн, мөнх Эрдэнэ. За унгацсан да тэр. Гоёхон ургаллаа. Хамгийн сүүлд явсан жижигхэн хөр одоо өглөөдөөс ганцхан ургалаа байран дээр нь эргүүлээд унгаасч байна. За Хинтээ нутгийн залууч үнэхээр гайхуулж байна да. Шинийн нэгний өдөр олон хүмүүнээ үнэхээр баясгаж байна. За сонин баяр маань сайхан ургалаа дэрдээс бараг л эрчээ авдаг дээр нь л хөвтүүлчлээ. Батнарын баян мөнхийн сонин баяр сайхан ургалсан харж байна та бүхэн дээрээ. За шинийн нэгний өдөр Монгол түмнээ Хинтээ нутгийнхан үнэхээр уурагчдын нутаг гэдгийг харуулж та бүхнийг баясгаж байна. Тэгэхээр одоо Алтан шагаа Батэрдэн дээрээс ингээ харьцуулаад энэ адуучтай харьцуулбал Хинтээ аймгаас улсын аваргын тэмцээнд шалгарч гарнаа гэдэг бол энэ тун өндөр босгоо дооны адуучид залуучууд харж байгаа бах. За сайхан ургалсан. За тэгээд чирэгдээд байна. Урдуур дараалал толгой өөдөөс харсан байх хэвээр. За толгой сайхан олсон доо. Нэг эргүүлээд авсан. Тэгээд гүйцэд жамжаагүй шударчсан юм байна. А ер нь уурган зүтгэдэг адуу бол бас хорцсон байдаг. Яах вэ? Гоёхон доо тэр хээр хэлцээдэг ингэж одоо сугалж авч үлдсэн. Бүр цаана байсаад дог. За засан дээр ч юун дээр ч одоо мөрөө юу хэлэх вэ адуу чи хүн? Явган ч бэмэртэй ч вэ? За ариун бол сайхан ургалсан. За харъя. Хээр хэлцээдэг цааталт нь байсан. Тэгээ араар нь суглаад ингээ энэ гурван адууных нь урдуур нь гаргаад аваад ирж байгаа юм. Самдан болцгий морь ундгийнх нь үзүүлэлт юм а явган зарим нь алдаад байгаа. За гоё доо. Эрдэнэт, галшрын Эрдэнэт. За гоо дотоод эргүүлсэн. За тэгээ ахаад эрэхтэй шудрахтай хөл алдчихсан.
За хувийн нүрээр гшин сунгаад дуулаарчлаа. За харъя. Тэр. Яг ингэж л гоё эргүүлсэн дээ. Тэрэн шиндэржин эрдэнэт галшир сумын дуучин. За дадлын гамбалдын сэрэн нэм ургалнаа да. За одоо ч сэжээр нь орцсон. За сэрэн нэмийг харъя. За сэрэн нэмдэрч адуу сайхан ирсэн. За сэрэн нэм маань хоёр тасарсан. Сайхан ургалсан. Хамгийн баг залуу дууч 18 хүнстэй дуучин. Гоё ургалсан, зоригтой, томадуу шилж ургалсан тэрэ. Тэгээ ингээд өдөөсөө эргүүлсэн. Яг эргэнгүүт энэ жаахан хүрээ адуу сарваад дундуурн дайгаад уургыг хугалцсан юм байна. Сэрэн нэмэг маань. Архан сумын дуучин аюу шин даваа зэрэг. Сэрэн нэм дуулыг нөрөө алгаа. За даваа сэрэг ургалцсан да. Гоёхондоо. За дундуурнаас адуу урсан шүү. Сайхан эргүүлээд авлаа даваа сэрэг. За дэлгэр хааны инк төр ургална одоо. За даваа сэрэг давтан харуулж байна. Адуу сая дундуур нь орцсон давхар ургалаагүй. Урсныхан дараа. За жаргал хааны эрдэнэ бол ургална одоо. Бямб сэрэнгийн эрдэнэ бол ургална. За гурав хатуу сайхан жирсэн дээ бол. За хамгийн түрүү чи шаргад дөг л ургалчлаа да. За болжээ. За одоо гүйччихэд урдуур дарах гэж байна. Тэгж бол датуулчих үү дээ. За ургаа суглаад авлаа. За энд бол гоё уран ургалсан. За ингээд шууд татдаг. Тэгээ огцом татаж одоо гişгдэл тааруулж тэнцвэрийг алдуулдаг. За Ортой Монгол аяны хүрээнд Бэндэр нутгийн унган хүү Хэнтэй аймгийн Батнуул сумын дуучин 2013 оны шилдэгэн шилдэг дуучин Умбаадагдангийн Алтан шагайда мөн 2014 оны улсын шилдэгэн шилдэг дуучин Бат Эрдэнэ нартаа Хэнтэй нутгийнхан Бэндрийнхэн хүндэтгэл үзүүллээ. За болгааны тэмцээн эхэлж байна. За болгааны тэмцээнд одоо шигшиж оруулсан Батнуурын сонин баяр шигшээ шалгалжээ. За цагаан хол одоо. За одоо үлгэлээ. За сонин баяр бол одоо оноо өндөртэй байгаа алтан шагайхан ороогүй. За энд урилгаар хүндэтгэл үзүүлж одоо хоёр аваргаа бол одоо энэ залуучуудтай өрсөлдүүлээгүй. Бусад залуучуудаа боломж олгосон. Сонин баярын хувьд бол одоо оноо өндөртэй байгаа. За тэр энэ жил 19 настай Батнуул сумын сонин баяр бол одоо оноо их өндөртэй байгаа юм. Биндрээс ахаад одоо Батнуураас ахаад төрүүл хийш үгүйсгүй. А гэхдээ одоо бусад сумдын залуучууд бол жигдхэн байгаа. Онооны хувьд бол одоо сайхан тогтлоо. Батнуурын баян мөкийн сонин баяр. За дараагийн дуучин бол Бэндэр сумын Наран Мэжлийн Бат Эрдэнэ болох гэж байна доо. Бэндрийн Бат Эрдэнэ. За хүрээд дууч зог тусаад энэ Бат Эрдэнэийг урд руугаа явуулах гэлэх шиг байна. За нийлээд оргшаа очлоо доо. За гэхдээ болигсонгүй тэгээд. За энэ байгдмагийн ариун бол дараа нь үлгүүлнэ. За энэ Бат Эрдэнэ үлгүүлснээр даашруу харуулж байна. За энэ ариун бол доо. Бэндэр сумын дуучин ариун бол. За ариун бол оноо их өндөр байгаа. За хөрөө одоо чинь нийлээ шалттай үлгэж байна. Халтэрэн байж л үлгаа тэр Бат Эрдэнэ ариун бол ойчихгүй байна. За тэгэхээр болчихлаа. За цаана очиод бохжиллоо байна ус. За ариун бол сайхан тогтлоо. За дараагийн дуучин Ганшир сумын дуучин Эренчин дэржийн Эрдэнэ нут үлгүүлнэ одоо. За энэ бол Бат Эрдэнийн ариун болдын үлгүүлснийг удаашруу харуулж байна. Сайн хавчсан байх шүү ариун болд энэ. Хүрээхэн хүрээд дуулар нь бас өөрийнх чадлын хэрээр л үлгсэн ба. Эренчин дэржийн Эрдэнэ нут. Тэр нь бүх төрөл дээрээ жигдхэн сайхан оноотой яваа даа. За одоо чинь хазаар аваагүй байхтал за тогтлоо да онохгүй байна ярдаас их зөв сайхан за гойдлаа одоо сая л хоёр эвгүй болгосон Эрдэнэ нутгийг маань ойчсонгүй. За харин гадаа гараад л да шүүгчийн талбай гадаа гараад л үлдгэлж байна. Тун зоожинхтай дуу байна. За энд дэрдээс яасан тэгээд хараатай байсны даач гарч байгаа. За нөгөө тал руугаа аач гэсэн
дараагийн хатуучин бол Дархан сумын хатуучин Аюушийн даваа цэрэн. Үлгүүлнэ. За алга хатуучин за самарч үзэж байна. Оргшаа ухарч нилээ янз янзаар л унгах гэдэг даваа цэрэн маань унгах гэдэг янз янзын хөдөлгөөн хийж байна. За даваа цэрэн очсонгаа за танаач гинтхэн харьяад үлгэж байна. За энд бол бууж байгаа хаа одоо. За жаргалтааны Бямбасрынгийн эрдэнэ болд. Үлгүүлэн дараа. За дарханы даваа цэрэнгийн бүлгөөсний удаашруулаа харъя. Харьяанга ухраад ирнэ. Янз янзаараа игэлсээ алгадаа. Морьтой Монгол аяны хатуучин тэмцээний дүн гарахад 5 дугаар байранд жаргалтааны Бямбасрынгийн эрдэнэ болд. 4 дугаар байранд Дархан сумын Аюушийн даваа цэрэн. 3 дугаар байранд Бэндэр сумын Байгалмаагийн Ариун болд. 2 дугаар байранд Батнаруу сумын Баян мөнхийн Сонин баяр нар шалгарч. Энэ өдрийн шилдэг хатуучнаар Галшир сумын хатуучин Эренчин дэржийн эрдэнэ ут шалгарлаа. За Хэнтэй аймгийн Бүс үсийн 5 сумын хатуучин 5 баярын шалгарсан байгаа нь бол яхан аргагүй хэнтийчүүд Хэнтийн бүх сумын хатуучид ур чадвараараа жигдэхэн гэдэг нь харагдаж байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дараа Хүрвжав аймгийн засаг дарга Оюунбаатар нар шагналгаар дууллаа. Хэнтийн нутгийнхан даан Морьтой Монгол аяны төвтэй зохион байгуулсан Хэнтийн аймгийн Бэндэр сумынхан даан Улсын үндэсний олимпийн хороо мөн шагналаа дууллаа. Эрхэм үзэгч та бүхэнд амьд сар шинийн баярын шинийн нэгний хатуучин нэвтрүүлгээ төлөвлөлөө.